Ерөнхийдөө бол технологийн салбар бол өөрсдөө эрэгтэйчүүдийн ерөнхийдөө давмгаалсан салбар гэдгээр бол зөвхөн Монголд ч биш ер нь дэлхийд даяар бол одоо нэртэй байдаг шүү дээ. Тэгэхээр үүн дээр бол технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо дотоодод ер нь ямар төвшөнд байдаг юм бэ? За Impassoft компани маань ерөнхийдөө үйл ажиллагаагаа 13 жил болж байна. Impassoft Academy-ийн хувьд мөн одоо 12 жилийн хугацаанд экспертиз зориулсан сургалтыг явуулж байгаа. За үүнээс ингээ хараад манайхаар дамжаад хөдөлмөрийн зах зээл дээр гарч байгаа манайд ирж одоо мэрэгчлээ дэвшүүлж байгаа хүмүүсийг харахад одоо сүүлийн 1 жилээр бодоход ер нь 8 хүрэхгүй хувь нь эмэгтэй хүн ирж одоо эксперт буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдөх сертификатыг авч байгаа байхгүй. За үүнээс ингээ харахад эмэгтэйчүүдийн тоо хэрхэн байх нь харагдаж байна тий. Дээр нь одоо жил болгон төгсөж гарч байгаа энэ чиглэлээр технологийн чиглэлээр төгсөж гарч байгаа оюутнуудын 20-30% нь эмэгтэй оюутан байна гэдэг тоо гарч ирж. За энэ 20-30% эмэгтэй оюутан яг энэ чиглэлээр буюу IT чиглэлээр төгсөөд энэ салбар руу орох нь хэд вэ те өөр салбар руу урсан орох эсвэл хөрвж ажиллаж байгаа нь хэрвээ гэдгээс харахад ерөнхийдөө манай Монгол улсад яг энэ чиглэлээр ажиллаж байгаа эмэгтэй хүмүүсийн эзлэх хувийн тоо одоогоор яг тодорхойгүй байна. Бид нар яг одоо 3 сарын 8-нд жимийн Мартин намыг зохион байгуулад энэ эмэгтэйчүүдийн тоо гаргая. Энэ эмэгтэйчүүдийг ерөнхийдөө би бинийгээ хэрхэн мэддэйн тандин гэдэг дээр судалгаа хийгээд үзтэл одоо банкуудын болон томоохон байгууллагуудын IT болон мэдээлэл аюулгүй байдлын салбарыг тэргүүлж байгаа эмэгтэйчүүд бас нэлээд байд юм байна. Тэгээ энэ чиглэлээр одоо CEO хүртэл төвшөнд ажиллаж байгаа эмэгтэйчүүд бас Монголд нэлээд байд юм байна гэдгийг олж мэдсэн. Тэгээд Impassoft болон Impassoft Academy мэдлэл дээр жоохон анхаарч ажиллах хэрэгтэй юм байна. Эмэгтэйчүүдийг энэ салбар руу тамаа удирдах төвшин рүү ороход нь бид нар гүүр болох хэрэгтэй юм байна гэдгийг анзаараад одоо үйл ажиллагаа энэ чиглэл рүү нэлээд энэ жилээс эхлээд эрчимжүүлж байгаа. За тэгэхээр хоёлаа ярианыхаа жоохон сүүл рүүгээ бол удирдах төвшнүүдийн тухай бол ярилцсан. Гэтэ үүнээс өмнө бол яг STEM буюу одоо шинжлэх ухаан технологийн салбараар төгсөж байгаа оюутнуудын тооцоо та хэлж байлаа 20-30% нийт оюутнуудын 20-30% л эмэгтэйчүүд байна. Энийг нэмэгдүүлэхийн тулд одоо яг анханаас нь одоо яг нөгөө нийлүүлэлтийг нь өсгөхөд ямар чиглэлийн ажлууд хийх шаардлагатай вэ? Энэ салбарын компаниуд үүнд ямар хувь нэмэр оруулж чадах вэ? Зөвхөн оюутнуудад их сургуулийн төвшөнд нэгд ирснийхэн дараа ажиллах хэрэгтэй юм уу? Магадгүй бүр дунд сургуулиас нь эхлэх хэрэгтэй юм уу? Дотоод энэ чиглэлд анхаарч хийж болох үс ажлууд юу вэ? За энэ дээр нэг маш чухал юм ажиглагдаад байна л да. Одоо жишээлбэл за хүүхэд 9-10 наснда шинжлэх ухаанд огцом дуралцгаадаг тий. За одоо юунийгийн дагаад сургуулиудад янз бүрийн клубууд нэгдэж байна. Одоо роботын клуб гэж байна. Одоо юу гэдгийг хөвгүүдийг те татсан клубууд зөндөө байдаг боловч охтууд яг тэр үед нь сонирхот нь охин одоо эмэгтэй хүүхдэд ментор хийх багш тэнд үнэхээр ховор байна. За энэ сургалтын хөтөлбөр тэр чигтээ хөвгүүдэд зориулсан байна. Тэгэхээр нөгөө шинжлэх ухаан руу сонирхол нь хазаад орж исэн охид маань эмэгтэй ментор буюу өөрийг нь аваад залаад явах дүр болох тэр багш байхгүй учраас энэ салбарыг одоо яг тухайн төгслөө орхиж байгаа байхгүй. За үнэхээр математиктаа сайн хүүхдүүд энэ чиглэл рүү одоо сэтгэл зүрхээ зориулаад орж байгаа боловч одоо дийлэнх оюутнуудын маань одоо 70-аас 80% эрэгтэй учраас энэ хүүхэд маань би ирээдүйд энэ мэрэгчлэрээ ажиллахад намайг нийгэм хүлээн зөвшөөрөхгүй юу гэдэг дээр өөртөө итгэл төгс болж эхэлж байна те. За дээр нь одоо эдгээр түрүүний хэлсэн нөгөө менторшип гэдэг та энэ хүүхдийг хэрхэн удирдах вэ гэдэг дээр бид нар маш их анхаарах хэрэгтэй байна. Дээр нь одоо дадлаг гэдэг зүйлийг маш их анхаарч ажиллах хэрэгтэй юм гэж анзаарагдаад байгаа байхгүй. Дээр нь одоо энэ чиглэлээр төгсөөд гарсан хэдийч ажлын байран дээр очиход нөгөө гендерийн ялгаа буюу хүссэн тэгш бус байдлаас болоод эрэгтэй хүүхдийг ачаал даах чадварч гэдэг юм уу тийм үү ажлын онцлог байна шүү дээ тийм IT гэдэг маань өөрөө дотроо маш олон төрөл байдаг. Энэ чиглэлээс нь болоод нөгөө эмэгтэй хүүхдийг эхлээд ажилд авах уу эрэгтэй хүүхдийг нь ажилд авчвал үр бүтээмж нь хурдан гарах нь компанид үр ашиг хурдан өгөх нь гэдэг талаасаа удирдлагууд маань бодолцож үзээд эрэгтэй хүүхдийг нь сонгох магадлал маш өндөртэй байгаа байхгүй. Дээр нь одоо хэлэхэд энэ чиглэлээр төгсөөд ажиллаж байгаа хүмүүс маань одоо түрүү би хэлсэн шүү дээ манай дэрж академид ирж мэргэжилтэд ажиллаж байгаа хувьч гэдэг юм те компаниуд маань байгууллагууд маань энэ чиглэл дээр ажилтнаа сурах тал дээр эрэгтэй хүн илүү боломжийг олгоод өөртөө хөрөнгө оруулах боломжийг олгож байгаа гэж харагдаад байгаа байхгүй. Хөдөлмөрийн зах зээл дээр гарсны дараах одоо энэ хүүсийн тэгш бус байдал технологийн салбарт хамгийн өндөр ажиглагдаж байгаа гэж хэлж болох уу? Яг ерөнхийдөө бол хүний эрхийн хуулийнхаа дагуу хөдөлмөр одоо ажил олгогч нар бол энэ хүүсээр бол ялуулан гадуурх ёсгүй байдаг. Гэхдээ та сая хэлжлээ салбарын онцлогоос хамаарат гэх мэтчлэн энийг арилгах дээр компаниудын оролцоо ямар байж болох вэ? Мэдээ зөвхөн хууль эрх зүйн байгууллагууд бол үүн дээр шууд удирдлага нийлүүлээд бас хангалтгүй байх байх шүү дээ.
За дэлхийд дахнаа одоо 2020 он, 2022 он гэхэд одоо хамгийн эрэлттэй байх ажлын байрны жагсаалтууд гэдээ гаргацсан байдаг шүү дээ тий. А гэтэл үүнээс ингээ харахад дата аналист, хөгжүүлэгчд гэх мэтчлэн маш чимбай, нямбай байдлыг шаардсан ажлууд маань өнөөдөр яалтгүй эрэлттэй байна гэдгийг дэлхийд дахнаа зарлчихсан. Дээр нь өнөөдөр ч гэсэн бид нар мэдээлэл технологийн чиглэлийн компаниуд мэдрээд эхэлсэн байхгүй. Яагаад тэгэхээр бидэнд хөгжүүлэгч дутуу байна. Бидэнд хөгжүүлэгчд хэрэгтэй байна. За бэлэн байгаа дата мэдээллийг унших чадвартай, анализ хийх чадвартай, чамбаа юм бай. Эмэгтэй боловсон хүч яалтгүй хэрэгтэй байна гэдэг нь 2022 он биш өнөөдөр хүртэл ингээд илт мэдэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чиглэлийн боловсон хүчин одоо дутмаг дээр маш хэрэгцээтэй байгааг нэгэнт мэдсэн учраас энэ чиглэл рүү эмэгтэйчүүдээ одоо IT чиглэлд ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд төлхөө боловсруулаасаа төлхөө мэргэжлийг дээшлүүлээсээ энэ чиглэл рүү одоо сонирхол нь хүсэл нь байгаа эмэгтэй хүмүүсийг одоо гулгуулan оруулаасаа гэж бодоод байгаа байхгүй. Энэ салбарын одоо дунд болоод одоо дээд түвшний удирдах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн эзлэх хувь ямар байд юм бэ? Тэдний өмнө тулгамдж байгаа энэ барьерийн хаалтыг бол ингэж сэтлэн гарах одоо хүчин зүйл яг юу байдгийг дотоод энийг яг нөгөө компаниуд магадгүй засаглалаараа яаж дэмжиж болж гин. Бусад бас эрэгтэй захирлууд ч гэсэн үүн дээр нэлээд хувь нэмэр оруулдаг байх одоо эмэгтэйчүүдийг чадахжуулахад тийм ээ. Түрүү би хэлсэн шүү дээ. Манайд ирж байгаа одоо мэрэгчлээс хүсэж байгаа залууд одоо экспертүүдийн маань зөвхөн 8% нь эмэгтэй байна гэж хэлж байна тий. Тэгэхээр энэ юг харуулж байгаа юм гэхээр эмэгтэй хүн ингээд цаашаага олон улсад хүлээн зөвшөөрөх сертификат, олон улсад хүлээн зөвшөөрөх мэдлэгийг олж авахын тулд тодорхой хэмжээний компанид шалгууртаагаар тэр жагсаалтад орж байгаа тий. А гэтэл энэ шалгуураар энэ байгууллагаас тавьж байгаа шалгуураар эмэгтэй хүнд ерөөсө 3-аас 4 дахин бага боломж байгаа юм байна гэдг нь анзаарэгдээд байгаа байхгүй. Энэ боломж нь яг эмэгтэй хүн гэдэг утгаараа ажлаас чөлөө авах тий, гэр бүл зохиох, үр хүүхэд өсгөж хүмүүжүүлэх гэдэг цагийг одоо ажил мэргэжилтэд хуваарлахад эмэгтэй хүнд жаахан хүндрэл гардаг байж магадгүй. Үүнийг одоо компани маань дэмжиж эмэгтэй хүн одоо хэлээд тийж явах хугацаанд нь компани яаж боловсролыг дээшлүүлэх хүчтэй гараад тодорхой хугацааны дараагаар энэ хүн ямар албан тушаал яаж очих вэ гэдэг юм уу. Иймэрхүү системтэйгээр одоо нэгэнд компанид нэр хүндтэй болсон энэ чиглэлээр олон жил цааш ажиллах болсон тодорхой болчихсон эмэгтэйчүүдэд дэмжиж ажилласаа гэж яаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ барьерийг түрүүний бид хоёр ярьсан 3-аас 4 дахин бага боломж байгаа барьерийг ядаж 2 дахин бага болгоод өгвөл энэ төвшний эмэгтэй маань нэг одоо аналистаар ажилд орсон 5 жилийн дараагаар ахлах болдог ч юм те. Ахлахын дараагаар CEO төвшин өрнө гэдэг юм уу. Иймэрхүү системтэйгээр компани маань бас дэмжиж ажиллах хэрэгтэй байна гэж анзаарэгдээд байгаа байхгүй. Тэгэхээр компани соёлд энэ яаж нөлөөлж байгаа вэ? Яг салбараа зарим нь одоо технологийн салбар илүү эрэгтэйчүүд авамгаалдаг бол үйлчлэгийн салбарт илүү эмэгтэйчүүд, магадгүй боловсролын салбарт илүү эмэгтэйчүүд авамгаалдаг ч гэдэг юм уу тий. Тэгэхээр магадгүй аль хэдийн энэ эрэгтэй соёлыг нэвшсэн байгаа одоо энэ технологийн компаниудын соёлоороо дамжуулан өөрчлөх хэрэгтэй байгаа бох тийм үү? Яг үнэ. Одоо хэрвээ бидэнд одоо яг технологийн энэ салбар маань Монголд харьцангуй залуу тий энэ чиглэл рүү орж төрж орж байгаа залуучууд маань харьцангуй залуу байна. А бид нар бас гаднаас суралцж болно тий. Одоо Red Hat энэ open source ашигладаг Linux систем дээр ажилладаг энэ компани маань open source эмэгтэйчүүд гэдэг маш том хөтөлбөр явуулдаг байх жишээтэй. Үүнийг бас судалж үзэх хэрэгтэй байгаа компаниуд маань яаж эмэгтэйчүүдэд дэмжиж. За Microsoft жирэмсэн эмэгтэй хүнтэй одоо ажилтнаа хэрхэн дэмжих вэ гэдэг тал дээр бодлого барьж ажилладаг байх жишээтэй тий. Иймэрхүү бодлогоодыг одоо хуулбарлаж авчрах юм уу хөрсөн дээр буулгах судалж унших те энэ тал дээр бас компаниуд маань мэдээ технологийн компаниуд маань томоохон энтерпренерууд маань бас анхаарч ажиллах хэрэгтэй болов гэж. Энэ дээр бас мэдээж эмэгтэй захирлуудын дуу хоолой бас айгүй чухал байх тийм үү. Яг өөрсдийн одоо дуу хоолойг бас тэр болгон эмэгтэйчүүдийн өнцгөөс л хардаггүй байх л та. Сүүлийн асуулт охтуудад бага насны охтууд одоо жишээ нь кодчлалыг заах асуудал бол нэлээд яригдж байна л да. Сүүлийн жилүүд ялангуяа code class-ыг ч юм уу зарим гой санаачлахууд бол гарч ирж байгаа жишээ нь. Тэгэхээр энэ кодын хичээлийг бага насаас нь зааж эхлэх нь яг нэмэгтэй энтерпренеруудыг дэмжих технологи гэдгийг бол юм зөвхөн эрэгтэйчүүдийн юм зүйл биш юма гэдэг рүү одоо энэ хүлээлтийн таамаглалыг арилгахад ямар нөлөө үзүүлэх вэ? Монголд энэ нэг одоо боловсролын систем рүү оруулж ирэх боломж үйд юм болов уу? За энийг бол аль хэдийн оруулаад ирсэн байна. Зарим дунд сургуулиуд маань энэ төрлийн хичээлийг оруулж ирсэн байгаа. Гэхдээ би яг охтдоо чиглэсэн байна уу гэдгийг нь яг батгалаа мэдэхгүй байна л да. Тэгэхээр ямар ч гэсэн энэ төрлийн хичээл бол ороод ирсэн байгаа. За энэ төрлийн хичээл маань нөгөө ихтэй сургууль дамжаа орохт маань маш их түлхэж болно те. Тэдэнд маань өөртөө итгэхэд энэ чиглэлээр явбал ирээдүйд би маш боломжтой гэдгийг нь өгөөд юм те. За ажлын байран дээр гарлаа. За энэ дээр нь олж авсан мэдлэг ажлын байран дээр тулгуурлан. За ажлын байран дээр өсөж дэвших боломжтой гэх мэтчлэн одоо хамгийн ихний суурийг л эндээс өгч ийн л гэж бодоод байна л да. Би бас нэг юм хэлэхэд нэрээ
бидэнтэй хамтарч ажилладаг манай интерактив гэдэг одоо та бүхний мэддэг те олон улсын IT-ийн манай дотоодын компани маань одоо Women Employee Program гэдгийг хэрэгжүүлээд энэ жилээс эхлээд одоо яг эмэгтэй энэ мэдээлэл технологийн чиглэлийн ажилтнуудыг дэмжиж ажиллах хөтөлбөрийг боловсруулад одоо ажиллаж байгаад нь бид нар одоо маш их баяртай байгаа. Impassoft-ийн маань яагаад тэгэхээр энэ яг бидний нөгөө зориод байгаа зорилтод маань яг яв цав нийлж байгаа болохоор би одоо энийг бас энд дурдмаар байгаа байхгүй баярлалаа шүү дээ. Монголын компаниудаас аль хэдийнэ хөдөлж эхэлсэн юм байна гэдгийг харуулах бас нэг томоохон алхам болж байна гэж бодож байна. $100 сая суултан зөвхөн Bloomberg телевизээр